Улсын хурал засгийн газрын гишүүн Содбаатар 2018 он жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас өөрийн 100% эзэмшдэг Epato Anurvan компаниараа зээл авсан тухай Icon цагийн сайт өмнө нь баримтад илгэсэн. Гэтэл 2017 онд ч өөрийн эзэмшлийн компаниудаас сайд Содбаатар зээл авсан байжээ. Өөрийн 100% эзэмшлийн Epato Anurvan компани талаар сайд Содбаатар манай эхнэрийн найзуудтайгаа нийлж байгуулсан аж ахуйн нэгж жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас зээл авсан билээ. Эхнэр маань тэр компани үйл ажиллагаанд оролцохгүй нэлээд удаж байгаа гэж үнэнээ бараг хүлээсэн. Гэвч тэрээр авилгатай тэмцэх газарт гаргаж өгдөг өөрийн хөрөнгө орлогын мэдүүлэгтээ Epato Anurvan компани хувьцааг 100% эзэмшдэг тухайгаа мэдүүлсэн нь гарцаагүй баримт билээ. Тэгвэл жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн 2017 онд зээл авсан компаниудын жагсаалтад Содбаатар мөн л өөрийн хөрөнгөний орлогын мэдүүлэгтээ дурдсан 100% эзэмшдэг TSM компани жижиг дунд үйлдвэрлэлийн зээл авчээ. Ингэж улсын хурлын гишүүн Зан тээвэр хөгжлийн сайд Содбаатар 2 жил дараалан жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас зээл авсан нь тодорхой боллоо.